эцэн минь амьдрах хэрэгтэй. Бид сурч хөгжих хэрэгтэй. Бид хамгаалуулах хэрэгтэй. Бид бас нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй. Эцэг их асран хамгаалагч томчууд бид хүүхдийг хүчирхийлэл, дарамт мүлжлэг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн эрх хамгаалал. Шууд ярилцлагын цаг. Монголын радиог сонгон сонсож бидэнтэй хамтгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Хүүхд залуучуудын яригдагцаас 7 хоног бүрийн энэ цагт хүүхдийн эрх хамгаалал ярилцлага та бүхэндээ хүргэдэг. За бидний ярилцлага Монголын радиогийн эфирээс сонсогч танд шууд хүрч байгаа. За мөн дээрэс нь Монголын радио пэйж хуудасаар онлайн орчинд та бүхэндээ хүрч байгаа. Тэгэхээр та бүхэн бидэнтэй холбогдоорой. Өнөөдрийн ярих сэдвийн хүрээнд та бүхэн бас санал бодлоо хуваалцсан бидэнтэй ярилцах юм боломж байгаа. Ингээд өнөөдрийн сэдв бол асралт гэр бүлийн үйлчилгээг хөгжүүлэх гэсэн сэдвийн хүрээнд бид ярилцах болно. За асралт гэр бүлийн үйлчилгээ гэж юуг хэлээд байна уу? За энэ үйлчилгээний давуу тал болоод за энэ үйлчилгээг хэрэгжүүлэхэд одоо ямар шаардлага тавигддгийг, за энэ үйлчилгээ хүнд зориулсан ямар үйлчилгээ юм бэ? Энэ талаар бид мэдээлэл хүргэн ярилцах болно. За өнөөдрийн зочноор хүүхэд хамгааллын мэрэгж зөвлөх энх туяа манай студид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд зочиндоо өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгэхээр манай улсад 31 асрамж халамжийн төв байна. Хүүхэд асрах. За энэ төвд байгаа 1000 гаруй хүүхдүүд байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ? За энэ хүүхдүүдийг одоо асрамж халамжийн төвд амьдрахаас илүүтэйгээр асралт гэр бүлд одоо шилжүүлэх шаардлага хэрэгцээ нь юу байгаа юм бэ? Энэ талаар хоёлаа ярьж эхлэе. За ерөнхийдөө манай улс эдгээр 1000 гаруй хүүхдийг асрамж халамжийн төвд байрлуулж байгаа нь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцийг зөрчиж байгаа гэсэн. Яг тэгвэл хүүхдийн эрхийн конвенцоор тухайн ерөнхийдөө хүүхдүүл гэр бүлд амьдрах ёстой. Тийм учраас төрөөс тэр тухайн хүүхдийг гэр бүлдээ амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж дэмжих ёстой гэсэн заалт байдаг. За энэ заалтыг 2009 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас баталгаажуулаад улс орн болгонд гэр бүл суурилсан асрамж халамжийн үйлчилгээний удирдамжийг түгээсэн. Энэ удирдамжийн дагуу ерөнхийдөө улс орнууд хүүхдүүдээ асралт гэр бүл шилжүүлээд асрамжийн газруудаа ерөнхийд нь хаах ёстой. Ялангуяа тэгээс 6 насны хүүхдийг хизээч одоо ийм төвдөрсөн асрамжийн газар өсгөж болохгүй гэсэн ийм одоо даалгавар өгсөн байгаа. Манай улсын яг энэ 31 асрамж халамжийн төвд хүүхдүүд өнөөдөр ямар нөхцөл байдалтай, ямар үйлчилгээ авч амьдарч байна уу? За эдгээр хүүхдүүд маанууд тийм ээ тэнд бүх төрлийн үйлчилгээ авч байгаа. За хүүхдүүдийг бол одоо тийм ээ тухайн хүүхдийн боловсрох, хөгжих, оролцох, хамгаалуулах бүх эрхийг тэр төвүүдэд хангаж байгаа. Тэгэхдээ тэр хүүхдүүдийн одоо гол эрх болох эцэг эхтэй байх тийм ээ нийгмийн одоо нэг суурь хүмүүжлийг одоо гэр бүлээс олж авах энэ үндсэн эрх нь зөрчигдөж байгаа. За ялангуяа асрамж халамжийн газар томрох тусмаа хүүхдийн нэг гэр бүл гэсэн ойлголт гэр бүлд байх ёстой эрх нь улам ихээр зөрчигддөг. Жижиг газрууд бол бас арай учиртай. Ягаад гэвэл тэнд одоо хүүхдүүдэд зохион байгуулахдаа илүү одоо нэг хүний анхаарал халамжинд байх боломжийг бүрдүүлж өгдөг ээж аав гэсэн одоо бүтцээр явдагч асрамжийн газрууд байгаа. Тэгэхээр энэ халамж асрамжийн төвд амьдрахаас за энэ асралт гэр бүлийн үйлчилгээг хөгжүүлээд асралт гэр бүлд хүүхдүүд одоо амьдрах нь ямар давуу талтай юм, ямар ялгаатай юм. За энд бол маш олон давуу тал байгаа. Нэгдүгээрт нь хүүхдийн хувьд тухайн хүүхэд одоо яг зам ёсныхоо өсөх ёстой орчинд өсөж байгаа гэсэн. Ерөнхийдөө хүүхэд болгон бүгдээрээ л гэр бүлд өсөх ёстой. Бид нар бүгдээрээ гэр бүлд өссөн гэр бүл маань биднэрт одоо ямар хүн болох вэ гэдэг суурь хүмүүжлийг тавьж өгсөн байгаа. Бид нар ээж аваагаа дагаж дуурайж тэр уламжлалаар явдаг. Тэгтэл бол энэ хүүхдүүдэд одоо асрамжийн газар байснараа энэ эрх нь алдагддаг. Тэгэхээр бол одоо хэрвээ хүүхдүүд асралт гэр бүлд очих юм бол ээж аавтай даган дуурайх тийм хүмүүсийн дунд өсөх нийгмийн одоо илүү суурь хүмүүжил олж авах боломжтой нэгдүгээрт. Хоёрдугаарт асралт гэр бүлийн үйлчилгээ бол төвлөрсөн асрамжаас харьцангуй хямд байдаг. Ягаад гэвэл төвлөрсөн асрамжийн газарт одоо тухайн институтыг ажилуулахын тулд маш олон хүн ажилладаг. Жишээлх юм бол нэг байшин байлаа гэхэд тэр байшинг одоо тийм ээ засах, тордох одоо тийм ээ сан
техник, захиргаанчин, за тогооч, манааж, харуул гэдэг ингээд маш олон хүн ажилладаг. Энэ хүн ажиллах тоогоор одоо тэр газрын зардал нь нэмэгдэж идэг. Тийм учраас бол ерөнхийдөө асралт гэр бүлийн үйлчилгээ бол хямд хувилбар байгаа. За 3 дугаарт нь бол бас тэр асралт гэр бүл болж байгаа хүмүүс нийгэмдээ хувь нэмрээ оруулах тийм ээ бусдын хүүхдийн төлөө буян үйлдэх тийм ээ сайн сайхан үйлсийг бүтээх бас боломж нь нэмэгдэж байгаа. За 4 дугаарт нь нийгэм даяараа хэрвээ бид нэр хүүхдүүдэд гэр бүл өсгөх юм бол бидний бас нийгмийн үнд зүйл social capital гэдэг ойлголт бол бас ихэнх нэмэгдэх юм аа. Асралт гэр бүлийн үйлчилгээ та бас тодруулж тайлбарлаж өгөөч. Асралт гэр бүлийн үйлчилгээ нь хүүхэд үржилэхээс ялгаатай нь юу байх вэ? За энэ асралт гэр бүлд тавигдах шаардлага стандарт гэж бас байгаа тийм ээ. Тэгэхээр энэнд одоо ямар шаардлагыг багтаасан байдгийг. За асралт гэр бүл бол бас үрчлэлээс ялгаатай. Яагаад гэвэл үрчлэл болохоор тухайн одоо хүүхэд эцэг эх хоёрын хооронд одоо хууль ёсны эцэг эхийн эрх үүргийн харилцаа үүсдэг. Жишээлх юм бол тэр айл тухайн хүүхдийг үрчилж авсан юм бол тэр айлын одоо үнд зүйл, өв хөрөнгө бүх зүйлийг одоо тэр хүүхэд одоо уламжилт дагаж авчих хөстэй. Гэр бүл ч гэсэн одоо тэр хүүхдийнхээ өмнө өрөх хүлээн хүүхэд нь өсөж том болоод эцэг эхээ асран тэтгэх үүрэгтэй гэх мэтчлэнгийн үүргийг одоо ясаар хүлээгээд явцдаг. Асралт гэр бүл бол одоо тийм ээ хууль ёсны дагуу эцэг их болох биш учраас тухайн эцэг их тэр хүүхдийн өмнө эцэг эхийн үүргийг бол хүлээхгүй. Гэхдээ мэдээж хайрлаж өсгөх үүрэгтэй. Хүүхд ч гэсэн одоо тийм ээ тэр гэр бүлийн одоо тийм ээ одоо өмнө бас үүрэг хүлээхгүй. Энэгээр ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл хууль ёсны гишүүн болохгүй л гэсэн үг. Тийм, хууль ёсны гишүүн болохгүй гэсэн үг тий. Манай улсад бол энэ насран чаламжийн үйлчлэгээ зохицуулсан бол хэд хэдэн хууль байгаа. За хүүхд хамгааллын хууль байна. Нийгмийн халамжийн тухай хууль байна. За тэгээд эдгээр хуулиудыг дагуулад одоо гэр бүл төсгөлсөн асран чаламжийн үйлчлэгээний стандарт бас одоо журам гарсан байгаа. Энэ асралт гэр бүлийн үйлчилгээнд тавигдах шаардлагууд нь юу байх вэ? Стандартыг та бас дэлгэрэнгүй тайлбарлаж хэлж өгөөч. Стандартад нэлээд олон зүйлийг тусгасан байгаа бох тийм ээ. Тухайн гэр бүл одоо асралт гэр бүл болоход шаардлага хангах уугүй юу, ямар шалгуур байх ёстой вэ? За тухайн хүүхдийн өмнө ямар үүрэг хүлээх вэ? Тэр хоёрын хоорондын харилцаа гэдэр олон зүйлийг бас зааж өгсөн байгаа гэж бодож байна. За тийм яг стандарт дээр бол маш наривчил зааж өгсөн. За хамгийн нэгдүгээр шаардлага бол тухайн гэр бүл одоо тэр хүүхдийг одоо тийм ээ гэр бүлдээ одоо аюулгүй хөгжих орчинд өсгөх тийм шин ирмэлзэлтэй байх гэсэн одоо шалгуур байгаа. За дараагийнх нь бол насны шалгуур байдаг. Ерөнхийдөө тэр манай стандарт бол 30-аас 55 нас гэсэн байгаа. Гэхдээ яг миний хувьд судлаачийн хувьд бол энэ насны хязгаарыг дээш нь өндөр өргөж болно гэж үздэг. Ягаад гэвэл ерөнхийдөө манай улсын эмэгтэйчүүдийн наслалт бол 76 байгаа шүү дээ. Тэгээд бол 55 нас хүрсэн эмэгтэйчүүд бол хвчлэн өөрийнхөө хүүхдийг өсгөчихсөн бас завчлуутай бас бусдын хүүхдийг өсгөх тийм боломж байгаа. Тэгэхээр энэ насны хязгаарыг бол би бол хувьдаа өөрчлөх шаардлагатай гэж боддог. Гэхдээ одоогийн манай стандартаар бол ийм шаардлага тавигдсан байгаа. За дараагийн шаардлага бол мэдээж одоо тухайн хүүхдийг одоо асарч халамжлахдаа халамжийн мөнгнөөс хамаарахгүйгээр одоо тэр хүүхдийг өсгөх эдийн засгийн боломжтой, өөрийн гэсэн гэр оронтой, тухайн хүүхдэд одоо тусгайлан одоо ор гаргаж өгөх боломжтой. За тэгээ гэр бүлийн бусад гишүүд нь одоо хүлээн зөвшөөрт байгаа. За тухайн одоо хүсэлт гаргагч иргэд нь одоо гэмт хэрэгт холбогдож байгаагүй. За тэгээд тодорхой одоо орлоготой гэх мэтчлэнгийн шаардлагуудыг бол ингээд тавьсан байгаа. Асралт гэр бүлийн тухайн гэр бүлд амьдрах хүүхдийн тэр хугацааг бас тодорхой заасан байдаг гэж. За стандарттай бол ерөнхийдөө асралт гэр бүл дээр бол одоо хугацааг бол тохиролцдог гэрээ байгуулдаг. Гэхдээ стандарт дээр бол 24 сар хүртэл байж болно гэж заасан байгаа. Тэгээд 24 сарын дараа бас сунгаж болно гэж заасан. Ерөнхийдөө асралт гэр бүлд одоо хүүхдийг байршуулах шийдвэрийг бол одоо тухайн шатны засаг даргын одоо нэг захирамжаар шийдэж байгаа. Шийдэх ёстой тэр журмаар. Манай энэ бол яг нөгөө олон улсын хувьд байдаг ийм хүүхэд асрах үйлчилгээний нэг хэлбэр тийм ээ. Тэгэхээр харин манай улсын хувьд яг энэ үйлчилгээг нэвтрүүлэх, амжилттай хэрэгжүүлэх, за тэгээд асралт гэр бүлд хүүхдийг аюулгүй одоо өсөж
хүмүүжүүлэх, хөгжүүлэх юм боломж нөхцөл нь ер нь ямар байд юм бол одоо нэг нөгөө гэр бүлийн доктортой байдалч гэдэг юм уу. За тэгээд гэр бүлийн тэр хүүхдэд тавих анхаарал халамж тэргээд манай улсын хувьд бас учир дутагдaltaй зүйлүүд олон байдаг л да. Тэгэхээр энэ дээр ер нь манай улсын гэр бүлүүдийн хувьд боломж ямар байдаг гэж таны хувьд харж байна. За ерөнхийдөө бол манай улс асралт гэр бүлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бол бас зохих хэмжээнд бол бүрдсэн байгаа. Нийгмийн халамжийн хуулиар бол ерөнхийдөө эрсдэл нөхцөлд байгаа хүүхдийг одоо өөрийн гэр бүлдээ асарч байгаа гэр бүлд асраагны тэтгэмж өгнө гэдээ өгсөн байгаа. Ерөнхийдөө бол энэ асуудлыг бол манай нийгмийн халамжийн газар одоо шиглүүлж удирдах явдаг. Гэхдээ ерөнхийдөө энэ дээр бол үйлчлэгээ гэхээс илүү мөнгөнд тэтгэмж өгдөг. Уг одоо үйлчлэгээнийх шаардлага ёсоор бол ерөнхийдөө мөнгөнд тэтгэмжээ дагсан бас үйлчлэгээ байх ёстой. Тухайн гэр бүлийг үнэлэх тийм ээ түрүүнд ярьсан энэ гэр бүл яг одоо тухайн хүүхдийг аюулгүй одоо хөгжих орчныг бүрдүүлээд гэртээ байлгах чадах уу? За тэгээд энэ гэр бүлийг одоо яаж сургах уу? Бас яаж хяналт тавьж болох уу? Гэсэн одоо тийм систем байдаг. Гэхдээ бол яг систем нь бол манад яг өнөөдөр яг бүтэн бүрэлдээгүй байгаа. Гэхдээ бид нар бол хөгжүүлэхийг зорж явж байна. Одоогоор бол нийслэлийн гэр бүлийн хөгжил залуучуудын газар дээр нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд бол асралт гэр бүлийн үйлчлэгийг ямар нэгэн байдлаар одоо тийм ээ сургах сургалтаа яаж хийх үү? Асралт эцэгхээ яаж тодруулах уу? Хүүхд гэр бүлийг яаж тасгах уу? Гэх мэтийн одоо тийм сургалтууд бол хийгдэж явж байгаа. Явандаа бол ерөнхийдөө манай улс бол энэ үйлчлэгээнд орох учраас бол бэлтгэл ажил хэрэгтэй. За чи сая асуулаа манай ард иргэд нийгмийн одоо хувьд бэлэн байна уу гэж асуусан. За ерөнхийдөө бас нэг үе бодвол манай нийгэмд бол бас сайн дураараа бусдад туслах тийм ээ бусдад буян болох одоо тийм нийгмийн хандлага бол бас одоо хөгжиж байгаа сайн талтай. За тэгээд бол ерөнхийдөө бол тэгтээ бол яг босод одоо өндөр хөгжилтэй орнууд ч юм уу эсвэл одоо босод одоо шашны хувьд итгэл үнэмшлийнхээ дагуу тухайн хүүхдийг асарч хүмүүжүүлэхээр гэртээ авдаг тийм ус орнуудын хажууд манайх бол бас арай болоогүй байгаа гэж би бол дотроо боддог. Мэдээж одоо энд очихын тулд бид нар бас гэр бүлүүдийг бэлтгэх хэрэгтэй, олон нийтийн ойлголтыг дэвшлүүлэх хэрэгтэй. Тэр асралт гэр болох сонирхолтой хүмүүсээ зөв тодруулаад, зөв үнэлээд, зөв одоо хүүхдээ өгөөд тэгээ зөв хяналтаа тавиад дэмжиж явах юм бол энэ үйлчлэгээ манайд хөгжих боломжтой. Ер нь бол маш их хяналт тэгээ харилцаа холбоо шаардлагатай байхаа л гэж миний хувьд бодож байна. Яг зөв чи маш зөв хэллээ. Ерөнхийдөө энэ үйлчлэгээ бол бос орнууд бол хөгжсөн байдаг. Ерөнхийдөө бол миний одоо харж байгаагаар бол зөвхөн одоо манай 2 гүрш манай улс гэх мэт маш цөөхөн одоо хуучин одоо нэг социалист системд байсан улсууд энэ төвлөрсөн асрамжийн үйлчлэгтэй байгаа. Ихэнх нь одоо асралт гэр бүлийн үйлчлэгээ хөгжүүлсэн. Тэгээд хөгжүүлэх явцдаа бол мэдээж одоо хүүхдийг хамгаалахын тулд бол тэр хяналтынхаа тогтолцоог бол гаргацсан. За мэдээж одоо бас гэр бүлийг хүүхд өгчөөд хянаад байна гэхээр бол зарим хүмүүс бол бас эмзэглэж магадгүй. Гэхдээ бол энэ бол хүүхдийн дээд эрх ашигын үүднээс бол заавал хийх ёстой. Гэхдээ бас хяналт тавихаас гадна дэмжлэгийг бол бас сайн өгдөг. Одоо сэтгэл зүйн дэмжлэг, эцэг их тийм ээ асралт гэр бүл хүүхэд нь бүгдээрнт ингээд хамтарч ажиллаад дэмжлэг үзүүлээд явхаар бол энэ бас хяналтыг бол бас одоо тийм ээ ерөнхийдөө хүмүүс эмзэглэхгүй. Ягаад гэвэл энэ бол зайлшгүй байна. Тэгээд мэдээж өөрөө одоо ингээд зөв зүйтэй үйлчлэгээ үзүүлээд ёс зүйтэй хүүхдтэй хандаад хүүхдээ өөрийн хүүхдчиг анхаарч байгаа хүндүүл ингээд нэг тийм хяналтаас нэг санаа зовоод авах юм байхгүй. За хүүхдийн эрх хамгаалал ярилцлага сонсогч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр Монголын радиогийн эфирээс энэ хүү ярилцлага маань шууд хүрч байгаа учраас та бүхэн бас бидэнтэй ярилцах боломжтой 30-50-22 дугаар явц таныг хүлээн авах болно. Тэгээд өнөөдрийн маань зочноос яг энэ асралт гэр бүлийн үйлчилгээний талаар асууж тодруулах, за энэ тал дээр бас өөрийн санаа бодлыг хуваалцах ийм боломж та бүхэнд маань байгаа. За бидний ярилцлага мөн Монголын радио пэйж хуудасаар та бүхэндээ онлайн орчинд давхар хүрж байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр асралт гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдийн хувьд хугацаа их чухал байх гэж бодож байна л да. Халамж асрамжийн төвд бол одоо 18 нас хүртлээр байх боломжтой байдаг. Тэгвэл асралт гэр бүлийн хувьд тухайн гэр бүл одоо хүүхдийг байлгах боломжгүй боллоо ч гэдэг юм уу тий. Эсвэл нэг 2 жил 3 жил л бид нар байлгах юм боломж байна ч гэдэг юм. Ингэхээр нөгөө хүүхдийн сэтгэл зүй тухайн хүүхдэд маань яаж нөлөөлөх вэ гэдэг бас их эдрэгтэй асуудал болчих байх гэж бодод байна. Энэ юу нь яаж зохицуулагддаг юм болоо. За чи маш зөв зүйл харсан байна. Бас тэгнь ерөнхийдөө асралт гэр бүлийн үйлчлэгээ бол өөрөө сайн дурын үйлчлэгээ. Тэгэхээр тухайн хүн одоо сайн дураараа одоо асралт гэр бүл болсон юм чинь бас сайн дураараа одоо болио татгалзаж болно. Гэхдээ ийм эрсдэлд оруулахын тулд урьдчилаад асралт гэр бүлдээ бас бид нэр ойлголтыг өгөх ёстой. Ерөнхийдөө хүүхдийг одоо ингэж ойр ойрхон солиод байвал энэ хүүхдийн сэтгэлийн гэмтэл
одоо учирнаа. Ерөнхийдөө эрсдэл нөхцөлд байгаа хүүхд өөрөө бас анханасаа гэмтэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гэмтлийг гүнзгийрүүлэхгүй тулд та бас одоо шийдвэр гаргахтаа бас бодоорой. Тийм ээ бид нар бол тухайн хүүхдийг бол гэр бүлийнх нь асуудлыг одоо шийдэгдэл танаад одоо байлгах сонирхолтой байна. Мэдээж хуулийн хугацаа 2 жил байгаа. За тэгээд бол сунгал сайн. За сонгохгүй бол одоо бас та анханасаа бид нар хүүхдүүдэд ойлгуулад ингээд явнаа гэж хэлэх хэрэгтэй. Ер нь бол асралт гэр бүлийг сайн дэмжиж өгөх юм бол нөгөө хүн хоорондын харилцаа үүсчдэг. Мэдээж нөгөө нэг хүмүүс чинь нохоо муурандаа ч гэсэн айгуу тасцсан байдаг юм чинь хүний хүүхдэд ч гэсэн тасдаг. Тэгээд тасаад ингээд сайхан харилцаа үүсээд хайр үүсээд тийм ээ энэ хүүхдээ би өөр хүнд өгөөд ямар болох вэ гэсэн тийм бодлыг үүсгэж чадах юм бол бас ингээд тийм ээ тэр гэмтэл учруулахгүйгээр хүүхдээ бас асруулад байх боломжтой гэж хугацаагаа сунгаад асраад байх боломжтой байх нь тийм ээ хамт амьдраад байх боломжтой байх нь. Тэгэхээр энэ насралт гэр бүлд үзүүлэх одоо дэмжлэг маш чухлаа гэж тэгж юм л да. Тэгэхээр санхүүгийн дэмжлэгээс эхлээл одоо сэтгэл зүй, зөвлөгөө мэдээлэл гээд олон үйлчилгээнүүд байдаг байх. Тэгэхээр энэ дээр одоо ямар үйлчилгээ багтж гинүү тухайн гэр бүлийг анх ингээ хүсэл тавиад орж ирж байгаа гэр бүлийг хүлээж аваад судалгаагаа явуулаад тэгээд сургалт явуулдаггүй. Одоо гишүүн одоо тэн тухайн айлд хүн амьдрах гэж юм, хүн очих гэж юм, тийм ээ шинэ орчинд очих гэж юм. Тэгэхээр тухайн гэр бүлийн гишүүн болгон энэ дээр бас мэдлэгтэй, нэг юм ойлголттой, нэг одоо ийм хүсэл зоригтой байх хэрэгтэй байх л та. Харин яг үнэн чи бол одоо мэрэгчлэлтэн шиг ярьж байна. Баярлалаа. За ерөнхийдөө бол асралт гэр бүлийн үйлчлэгээн дээр хүүхдийг очихт нь бол бэлтгэх ёстой. Бид нэр за тэгээд ерөнхийдөө хүсэл сонирхлоо илэрхийлсэн хүмүүстээр бол нөхцөл байдлын үнэлгээ гэж манай нийгмийн ажлын ойлголт бий. Түүнийгээ хийгээд за тэгээд шалгуурыг хангаж байвал тухайн гэр бүл танилцуулах сургалт хийдэг. Танилцуулах сургалт нь бол ерөнхийдөө асралт гэр бүл тийм ээ болох ямар эрхтэй, ямар үүрэгтэй юм тийм ээ. За ямар дэмжлэгийг авч болох вэ гэдэг бүх ойлголтыг өгнө. Мэдээж бас ямар бэрхшээл учрах вэ гэдгийг бас сайн өгдөг. За тэгээд тухайн гэр бүл шийдвэрээ гаргана. Сургалтын дараа бид нар ер нь боломжтой юм байна. Бид нар бэрхшээлийг даваад тийм ээ энэ хүүхдэд буян болчихё, тос болёо гэд шийдвэрээ гаргах юм бол дараагийн сургалтанд хамрагддаг. За дараагийн сургалт бол яг одоо асралт гэр бүл болоод хүүхдтэйгээ яаж одоо ойлголцох уу, харилцааны зөрчил гарвал яаж шийдэх үү. За тэгээ хүүхдийнхээ хөгжил оролцоо тийм ээ хүмүүжлийг яаж дэмжих үү гэд ингээд зөвлөгөө өгдөг одоо тийм сургалтын үйлчилгээ хийдэг. Тэгээд бас энэ асралт гэр бүлтэй ажиллаж байгаа хүн болгон дээр кейс менежер буюу одоо нийгмийн ажилтнанд томилогдно. Тэр нийгмийн ажилтнанд нь бол одоо тухайн хүүхдийг авж байгаа айлдвал зөвлөгөө өгнө, хүүхдтэй ч зөвлөгөө өгнө. За мэдээж хүмүүс юм чинь нэг гэрт амьдарч байгаа юм чинь бас асуудал үүснэ. Бид нар ч гэсэн өөрсдийгөө төрсөн хүүхдүүдтэй ч гэсэн тийм ээ асуудал үүсдэг штэ. Тэгэхээр тэрийг яаж оновчтой зөв шийдвэрлэх вэ гэдэг дээр бол мэрэгжлийн зөвлөгөө өгнө, сэтгэл зүйч ажиллаж болно. За тэгээд хүүхдүүдийн үйлчилгээнд хамруулах гээд зөндөө олон үйлчилгээ байдаг. Бас нэг гол үйлчилгээ бол асралт гэр бүлүүдийн дэмжих бүлгийг ажилуулдаг. Тэгээд дэмжих бүлэгт нөгөө асралт гэр бүл маань ороод өөрсдөө хоорондоо асуудлаа ярилцаа шийдвэрлээд явдаг. Мэдээж бусдаас бас суралцах боломжтой. Бие бинийгээ дэмжих боломжтой. Одоо би жишээлх юм бол манай хүүхдэд ингээд тийм ээ ийм зан төрхийн одоо өөрчлөлт гараад байна гэх юм бол нөгөө тэрийг зөв шийдсэн асралт байх юм бол хуваалцах. Иймэрхүү боломжтой бас байдаг. Манай улсын хувьд одоо энэ үйлчилгээ хараахан бас нэвтрээд хэрэгжиж эхлэегүй байгаа тийм ээ. Тэгэхээр энэнийг одоо хэдийнээс эхлээд туршиж эхлэх гэж байна уу? Яг туршилтаар хэрэгжүүлсэн ажил үр дүн юу байна вэ? За ерөнхийдөө бол энэ асралт гэр бүлийн үйлчилгээ бас манай улсад бол бас тодорхой хэмжээнд бол нэвтрүүлэхийг оролдож ирсэн орлогод байдаг. Дэлхийн зүүн байгууллага бол бас тодорхой хүүхдүүдийг яг одоо 90-ад оны нөгөө гудамжинд гарсан хүүхдүүдээс тодорхой хэсгүүдийг бас аваад асралт гэр бүлд одоо ажиллуулсан юм билээ. Тэгээд тодорхой одоо үр дүнтэй кейсүүд байдаг. Жишээлх юм бол нөгөө дархан нөгөө авраг зүх батын ээж нь нэг хүүхдийг аваад одоо хүртэл тэрийг дэмжиж явдаг. Бүр өөрийнх нь хүүхчиг болцсон тийм жишээ бас байд юм билээ. За тэгээ тэрний дараа бол бас Италийн нэг төрийн бас байгууллага бол бас энэ үйлчлэгийг нэвтрүүлэхийн тулд бол бас нэлээд ажиллаад манай одоо төрийн байгууллагын бас байгууллагынхныг одоо Европын улсуудад явуулаад энэ туршлагын судлуулж ирээд за тодорхой сургалт ном тэр боловсруулсан ийм жишээ байдаг. За тэгтээ бол яг хоо тэн дээр бол бас тухайн цаг нь болоог байсан байх нэг тодорхой үр дүн гараагүй байдаг. Тэгтэл манай улс одоо энэ үйлчлэгийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгээ бол төрийн түвшинд бол ойлгоод ингээд стандарт журмаа боловсруулсан байгаа. Одоо яг хэрэгжүүлж эхлэх дээр бол бид нэр одоо яг одоо ажиллаад эхэлсэн.
нийслэлийн төвийн 6 дүүрэг дээр бид нэр бас асралт гэр бүлийн үйлчилгээ яаж үзүүлэх вэ гэдэг дээр бол тухайн асуудал хариуцсан одоо ажилтнуудтай бол ажиллаж гэн сургалтанд хамрагдсан. За ерөнхийдөө энэ төслийнхээ өрөөнд бид нэр одоо бас туршилт хийн гэж бас ярьж болохгүй. Бид нар хүүхдийг туршина гэхээр бас л та нөгөө хүүхдэд сэтгэлийн гэмтэл учруулна. Тийм учраас бид нар бол одоо байгаа нөгөө нэг асаргааны тэтгэмж авж байгаа хүүхдээ одоо гэртээ авцсан тийм айлууд эсвэл яг одоо тухайн хүүхдийг урт хугацаанд ингээд авах сонирхолтой тийм гэр бүлүүдтэй бол ерөнхийдөө одоо ингээд ажиллаад эхлэх анхны одоо тийм ээ нөхцөл байдлын үнэлгээ явагдаж байгаа. Тэгэхээр тэр гэр бүлийн орчинд өсөх нь бол хамгийн чухал юм аа л гэж үзээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр гэр бүлийн нэг гишүүн болж тэр айлд ингэж уусаж амьдрна гэдэг тухайн хүүхдээс бас их одоо хүч шаардах байх. Тий. Ерөнхийдөө бол хүүхдээс бол маш хүч шаардна. Гэхдээ хүүхд маань ерөөсөө нөгөө байгалийнхаа зам ёсоор ээж автай амьдрах хэвээр би гэр бүлд амьдрах хэвээр байдгийг мэдэрч яадаг. Одоо асрамжийн газарт өнөөдөр очих юм бол хүүхэд болгон одоо чам руу наалдна. Намайг аваад яваач. Би танай хүүхэд олъё гэдэг ингээ хүсэж идэг. Олон дахин очих юм бол олон дахин алдаад л байдаг. Жижиг хүүхдүүд, дөнгөж орсон хүүхдүүд, том хүүхдүүд бол дүжрөө за намайг тоохгүй юм да гэд боддог. Тэр асрамжинд байгаа хүүхдүүдийн хувьд гэр бүлтэй ээж автай хүүхдүүд бол маш одоо аз жаргалтай сайхан гэж боддог. Тэгэхээр хүүхдүүд бол ерөнхийдөө бол асрамжийн газараасаа гарах юмсан гэр бүлд очих юмсан хувь хүний одоо тийм хайр халамжинд орчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөл нь байгаа. Тэгэхээр бол тэр хүүхдүүдийг дэмжиж өгвөл болно. За мэдээж одоо бас багадаа одоо нэг сэтгэлийн шарх авцсан одоо асрамж халамжийн газартаа зовлон үтсэн хүүхдүүдтэй бол бас яг мэдээж ажиллана л да. Гэхдээ хүүхдүүд бол бас өөрчлөхөд бол бас хэлбэр. Ягаад гэвэл хүүхд маань өөрөө ингээд өсөн хөгжиж байгаа учраас сайн үлгэр дуурайл үзүүлээд хайрлаад халамжлаад явах юм бол бид нэр хүүхдээ өөрчилж болно. Тэр хүүхдэд одоо сэтгэлийн гэмтэл учруулахгүй, сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй. За тэгээд тухайн хүүхдийг би энэ гэр бүлийн гишүүн юм байна шүү гэдэг тэр мэдрэмжийг өгөх, эдэнтэй адилхан эрх тэгш юм байна шүү гэдэг тэр одоо мэдрэмжийг төрүүлэх ийм өндөр ёс суртахуунтай гэр бүл байх шаардлагатай гэж харж байна л да. Тэгээ ерөнхийдөө яг их өндөр шаардлага тавих нь их олон шалгуур байдаг баг. Тий. Ер нь бол гэр бүлд бол өндөр шаардлага тавина. Гэхдээ бол манай улс чинь бас тийм ээ уламжлалаараа бас ингээд гэр бүл хүүхдээ хайрладаг, дээдэлдэг тийм хүмүүс байгаа. Тэгэхээр бол бусдын хүүхдэд ч гэсэн одоо өөрийн үгчийг хандах хүмүүс бол олон байгаа л гэж би бодож байна. За баярлалаа. Ингээд бидний ярилцах цаг өндөрлөлөө. Тэгэхээр хүүхдийн хамгаалал ярилцлага сонсогч та бүхэнд хүрлээ. Ярилцлагын туршид бидэнтэй хамт байж өнөөдрийн мэдээллийг хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. За бид өнөөдрийн хувьд асралт гэр бүлийн үйлчилгээг хөгжүүлэх гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж мэдээллийг хүргэлээ. За нэвтрүүлгийн зочноор хүүхд хамгааллын зөвлөх Инхтүе оролцлоо.